онцгой байдлын албанд иргэдээс ирсэн дуудлага бүхэн онцгой байдаг. Дуудлага бүрийн цаана Монгол хүн таны амь нас, амьдрах итгэл, мөрөөдөл бий. Улсын хэмжээнд 2017 оны 6 сарын 15-ны үеү яг өнөөдрийн өдрийн байдлаар нийтдээ 53 суманд 95 удаагийн ой хэрийн төмөр гарсан. За ой хэрийн төмөр гарсан давтамжийг энэ графикаар үзүүлсэн. Онцгой байдлын байгууллагаас нийтдээ 1378 аль факт 193 техник ажилласан. За мөн хил хамгаалалт ерөнхий газар зэвсэг түүчин цагдаагийн байгууллага орон нутгаас гээд ингээд 95 төмөрт 4900 орчим хүн 583 техник хэрэгсэл ажиллаж байна. Сэлэн аймгийн 90 сумын яг нутгийн зааг дээр гарсан зүгээр юугаар газар орны байдлаар бол Минжийн төмөр гэж явж байгаа. Энэ төмөр энэ дээр бол нэлээд олон хүн ажиллаж байна. За хамгийн сүүлд гарсан төмрийн хувьд бол энэ өмнө дэлгэр Хинтээ аймгийн өмнө дэлгэр суманд гарсан төмөр байна. За энэ Төв аймгийн Мөнгөн сумын нутагт гарсан төмөр. За энэ төмөр бол энэ асал тайхан гэж манайхан барыг хэлээд мэдэх байгаа. Асал тайхан бол яг ерөөсөө артал гарсан төмөр. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан. За ийм үндсэндээ 5 том төмөр байгаа. Ойн төмөр учраас хүндрэл бэрхшээл маш их байна. Ойн гүнд гарсан төмрүүд хүн үуч очих, техник хэрэгсэлд явж очих маш хүндрэлтэй. Явган очдог. Хайга бүх боломж нөхцөлөдөө одоо онцгой байдлын албаны дайчилж ажиллаж байгаа гэж та бүхэнд хэлэх хүсэж байна. Өнөөдөр онцгой байдлын албанд хүчил өсөж байгаа баг бүх бүрэлдэхүүн одоо энэ ой хоёрын төмөр бол өдөртний төмөрөөр ажиллаж байгаа. За нийслэлийн хэмжээнд энэ он гарсаар одоо хавраас хойш бол 16 төмөр гарч байна. За тэр үндэ бол 6 сар гараад бол 6 төмөртэй байна. Энэ жилийн онцлог нь бол одоо маш хур ажилттай байна. Хэдий одоо зуны үйлрэл ихсэн ч гэсэн бол хур ажилт маш их байна. Уучин бол 4-5 дугаар сардаан бол усны төмөрөд гараад 6 сартад харьцангуй багасчдаг. Ер нь бол ууландаа бол ногоорчдаг. Энэ мод ингээд орос уугээд байна уу Тий. Хөвдөөрөө хөвчлийн одоо хөвд айгуу зузаантай. Тэгээд энэ үнцээр их явдаг. Тэгээ асахтай үдүүлээд чулуун халаад ингээд ирсэн. Энд унтраад явж байгаад эргээр ерөөсөө явж. Тинчэнд энэ модных нь үндэс нь олон болохоор олон үндэстэй болохоор тэгээд нөгөө ингээд үсрэхэлээд явчихдаг байхгүй. Энэ хөвдөн доогоор ингээд дандаа хуурай хөвд байгаа. Хатсан одоо олон жилийн хатсан навч одоо шигүүнүүд байгаа. Тэгээд эднэрт доогоор хуурай болохоор ингээд ууршаад дээрээс нар тусгаад нөгөө чинь гэж явж байгаа. Жог салхи гарангуут дээшээ бүрхэл асч байгаа байхгүй. Тэгээд энийг чирээс бид нар дандаа ухаж гаргаж идэх устаа холж иж зуурж ингээд унтрааж байгаа байхгүй. Унаг мод ихтэй болохоор зэрэг чинь унтраад айгүй хэцүү. Тэгээ нөгөө хуурай сэтгэхтэй болохоор хөрсөн доогоор их хамаад явчих. Тэгээрээс энд гинт гарч иж ерөөсөө шатаж онол. Одоо энэ харж байгаа модууд ерөөсөө шөнөөрөөс айгүй хонс. За бид бол одоо гарсан төмөрүүд дээр бол одоо ерөнхийдөө 1 цагаас 30 минутын хугацаанд одоо төмөрийг одоо бүрэн бариад яг цовронд нь оруулаад бүрэн унтрахаар бол ингээд ажиллаж байна. Үндсийг гаргаж явах гол дандаа үндсээр ингэж үнц ерөөсөө энэ дандаа хөрсөн дээрээ сул дандаа хад асах хэрэгтэй болохоор хадан дээрээсээ тогтцсон байхгүй. Тэгэл үндсэн шатаал бол ерөөсөө нурж унаад ирсэн. Тэгээд одоо энэ бид нар траасан жүрээд ингээд гусаар ерөөсөө яг асж байгаа хэсгийг гаргаж ирээд энэ дээр ирлээ тоосаар яагаад ирлээ тоосоор зуураад тэгээ унтраж байгаа байхгүй. Тэгээд энэ модны
хөндөй хэсгээр одоо ингээд шатсан тохиолдолд одоо нүхтэй нөхцөлд бол энэ нэгэн зураад ингээд шавчдаг байхгүй. Тэгэхээр одоо салхиар хохгүй бол битүүн автахгүй л онцлно. Хаан бол дурагд одоо яг энэ төмрөөс ингээ үржлүүлээд үзэхэд үндсэндээ 6-аас 7 голомт ингээ илэрч тухайн голомтон дээр бол өдрөл ажиллаж байна. Төмөр бол иргэдийн санамсар болгоомжийг үлдлээсдэг гэж байгаа. Тэр нь бол одоо санамсар болгоомжийг үлдэн тийм ээ. Тамхи хайснаас нэг шүтэн зураад орхисноос одоо сүүлийн үед нэг сашны зан үйл тийм ээ. Хадгаан шата гарц үз өгүүлэх энийг одоо дутуу унтраагаад явах ийм юмуд бас байна. Тэр холоос зөөж байна. Хойнд 200 300 литр эсэлж байна. Тэгээ 25 канистр. Өдөрт хэдэн удаа явж байна? Энэ байдлаас тэгээ ус ирлээ гэхээр очиод 2-3 4 удаа. Ирланд чи яг хэд орж байгаа юм? 20 дотор орж байна. Тэгээ одоо энийг дөрвөгчд нөгөө ирлэгэд өрхөнд бол ахаад тий бос хүмүүс ирж байгаа тэгээ авчирж байгаа тэгээ ээлжлээл тэгэл ус дуслаа хүмүүс ирж зэнэглээл. Хэдэн литр устай яаж ирдэг юм бэ? За доороос бол ерөнхийдөө энэ бол 20 литр орно. Зарим нь бол 25 бол яг дүүргээд хийхдээ 25 бол орчтыг. Тэгээ 25-ын сав хажуудаа барайл тэгээд энийг авуурэл тэгээд гачиндаа тэгээд уулын газар тий. Өгсөөр огцон мөн өксүүрч байна. Зүгээр нэг тэгшин газарч байна. Тэгшин газрын ер нь бол богдод бол ховор штэ. Ер нь бол огцон өксүүр тиймэрхүү газрууд орж байгаа. Нийлээд одоо 40 хэдэн килограмм. Тий 40 үед заримдаа бол хүн дутуу үед бол тэгээд 2 моёр канистр бол 2 талдаа бариад явж явах асуудал байж л идэг. Анх ирэхэд албаагчд маань доороосоо Ирлага үрээд 20 км наашаага 3 км зөөдөг гэсэн л та. Тэгээд ер нь жоохон хугацаа алдсан тэгээд албаагч нь яддаг гэсэн. Тэгээд замдаа хүмүүс нэг юм жимтэй байна гэж машин дэргээ гаргаж болохоор юм байна гэж хэлсэн л дээ. Тэгээд нэг машин 800 м юм хар урчланкаар шахтгийн тэгээд 3 машин 3 газар байрлуулад 8800 явуулаад тэгээд цаанаасаа нэг машин ирээсийгээд усаад татаа тэр штаб дээр усны машин ирж. Тэгээд энэ дамжуулан шахах тийм. Энэ машинууд байна ер нь явахд авсаархан модон дундуур сүлжээд замаар гаргachвал ер нь их ажлыг хөнгөвчилж өгч байгаа л та. Яг энэ гарч байгаа төмрүүд маань бол дандаа явган айлын зам маршруттай ерөнцөө их ойролцоо. Тэгэд ер нь ингээд энэ тэнд үндсэндээ бол хоорондоо нэг 500-аас 1 км зайтай төмрүүд нь бол давтамжтай ойр орох ингээд гараад байж байна л да. Зүүн ширээт рүү гарахдаа одоо энд байгаа хэсэг нь үлдээд тэгээ эргээд зүүн ширээт рүү 65 32-оос үлдсэн одоо таа хэлээ сая. Тэнд байгаа тэнд одоо яг сая гарсан төмөр байна. Тэрэндөө одоо бүх юмнууд бүх ирлогоо дүүргэж аваад тэгээ шууд тийшээ. Энэ хэд нь бол энд үлдэж байгаа энэ төмөр дээр үлдсэн. За 14-ийнхээ ажиллаж байгаа ерөнхийдөө сургамд оруулсан байгаа гэсэн. Тэгтээ чи уршаана хойшооноо таргах магадлал өндөртэй шүү дээ. Тэн дээр бол яг хатан дараа гарангуул салхиттай учраас бас цаашаа тарахгүй асуудал дээр бас анхаарал салаан дараа ойлгож байгаа. За явцгаа. Энэ дугуй цагааны зүүн талд гарч байгаа төмөр дээр бол манай 65 14 30 дугаар ангиуд ажиллаж байсан. Энэ төмөр бол ерөнхийдөө одоо дотроо сурман дотроо бага хэмжээний төмрүүд үлдсэн байгаа. Тийм учраас одоо энэ зүүн ширээтийн хойд ихэн дээр бас төмөр гарсан байгаа. 14 дугаар ангийн 13 хүн явцсан байгаа. Одоо эндээс нийтдээ 65 30 дугаар ангийн 25 хүнийг тэр төмөр рүү явуулж байгаа. Одоо эндээс бол 1 км зайтай газар байгаа. Өдөрт хэдэн удаа хоол хийж байна? Ер нь ямар хөө хоол идэж байна? Яг хоол унд маань холоос зөөгдөж байгаа учраас шүлтөө бол тэгэхээр хөрчин тэгээ шүлэн логдоогоод ирчдэг болохоор тэгээ бас шөндөө сэрүүхэн даарж урж байгаа хүмүүс чөглөө шүлтөө үүд зүгүүрээд тэгээ нөө хөрцөн юм л зарцсан юм болохоор бас хүмүүний холоод байгаа учраас болцоо 2 дугаар бол 10-аа бид чинь 3 хоногийн хоол хүмүүстэй явдгийг. Тэгээд тэрэн дуусан гот тэгээд бас өөрснөө талах илгэний нөхчтэй боорцог өглөө цайн дээр идэж явж байгаа. Тэгээд ажилд гарч байгаа. зүгээр бидний хариуцж байгаа офицер өстөөсөө сонсох чинь за тэдний иргэд хүчин иргэд юм ирээл төмрийн юу гээл хоол хүндгээл нэмэр болыг айл авчирал 5 литр ус өрөөл өргөө дээшээ гараад хүүхдүүдтэйгээ явж байгаа сураг байсан. Тэгэл бид нар дээр илгэний нууш талах бол уснууд нь ирсэлтэй тэгээд баярлж л байна. Иргэд маань бас их байглаа хамгаалах тал дээр бас сэтгэл гаргаад бид хүнсний зүйлээр дэмжлэг үзүүлж байгаа чинь тийм ээ. Ультрасантай л ялгаа юу. Тухайлбал өчигдөр бас хувь одоо тэр хөдөлгөөр нүүсэн хүмүүсээс 100-аад хоол авчирч өгсөн.
Тэгээ өөрснөө манай энд тэр доод штаб дээр хоол авчирч өгдөө биднээс энтэй хүмүүстэй тарааж өгсөн л доо. Бид нар данд цөв идсэн өчтөрөө дэвтэл ирсэн. Бас нэг өөр төрлийн хоол болохоор сайн. Дүүргийн онцгой хөмс оролдож ажилласан байгаа. Энд бол энд ажиллаж байгаа бүх хүмүүсийн хоол унд шатхууны зардал ийм мөнгүүдийг бол бүгднийг гаргаж өгсөн. Одоогийн байдлаар 4 сая төгрөгийг урдчлаад бол бензин хоолнд зарцуулсан байгаа. Үүргээ гүйцэтгэж дуусгаад гэрлөгөө уцна гэдэг чинь хамгийн сайхан шүү дээ. Гэрт за үр хүүхдүүд хүлээгээд байж гин. За эхнэр үр хүүхд хүмүүсийн маань аав ээж нь хүлээгээд байж гин. Эхнэртэй хайртай шүү. Харин ингээд ажиллаад дуусгаад удахгүй ч нөө. Хүүгээ маш их санаж байна. Байнга бид нар яаж жоод ийж бол тийм ээ бас нэг бэртчгүй гэмчгүй хоол унтаа болоогүй болов гэл сэтгэлдээ бодож явна гэдэг чинь хамгийн хүндэн л байх гэж боддоо шүү дээ. Биднээс их санаа зовдөг гэдэг. Ар гэрийнхэнтэйгээ нь холбоо өрөө. Яа нэг хаяа нэг сүлжээ орсон газар мазар орой өвчсөн цагаар нэг ажил жоохон зогссон үед л нэг жоохон ярьж нэг сүлжээтэй байвал ярина. Байхгүй бол тэгээд ер нь байхгүй дээ. Ер нь хэрэг барьдгүй шүү дээ. Тэр гайгүй л байдаг л гэж боддог шүү дээ. Манай хүн Скватер дүүргийн 34 дугаар галуунтрын гэж жолооч идэг инх төвшин гэж хүн байгаа. Дунд нь хаалж өвөлдөн даарч авдаг те тэгээд хизээлэл хизээ шүнчээсэн өдөрчээсэн тэгэл бэлэн байдал зарладаг. Тэр бүхэнд болохоор манай хүн мэрэгчтэй хайртай болохоор тэрэндээ зүтгэдэг. Ар гэрийн бид нар бол арыг нь дагаад үр хүүхтэй те үр хүүхтэй бас ирүүлэх сайн сайхан өсгөж ингэж бас хамтран зүтгэдэг. Ерөн сэтгэл тайван байдгүй. Яна хэр том гал юм бол одоо хүн амтан зүгээр агаадаа өөрсдөө зүгээр агаадаа гэж бодож тэг шаналж жоохон явдаг та. Яг цовронд нь оруулаад бүрэн унтрахаар бол ингээд ажиллаж байна. Жог салхи гарангуут дээш бүр хэлж байна. Нэг төмөр бол иргэдийн санамсруулганд үлдээс гэж байгаа. Зүүн ширээтийн хойд ихэн дээр бас төмөр хэлсэн байгаа. Одоо эндээс бол 1 км зайтай газар байна. Нэг машин 800 м юм хар шиг урчланкар шахтын дээр. Ардтаа бид чинь 3 хоногийн хоол үнэстэй баг тийм. Цөөлөрөнд дэлбэрийн тоос юм. Арыг нь дагаад ингэж бас хамтран зүтгэдэг. Хүүгээ маш их санаж байна. Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн дуудлага бүхэн онцгой байдаг. Дуудлага бүрийн цаана Монгол хүн таны амнаас амьдрах итгэл мөрөөдөл бий. Аврал ирсэн дуудлага бүхэн хариуцлага байдаг.